За өнөөдрийн ярих кино бол Эрхэм дээдсээ гэх нэртэй 2011 онд нээлттэйсэн инээдмийн төрлийн кино байгаа. За кинонд оръё. Ханху Тадиус нэг бүтлэхөө нэг тийм энэ хэрэг тариал яваад байдаг нэг тийм ханху байгаа. За тэр туслах координаттайгаа одоо нарын тосгонд нэг хэрэг тариад дүүжлүүлэх гэж байгаагаар кино эхэлдэг. За одоо нарын дүүжлүүр гэж нэг юмэрхүү. За тэндээс сухтаад өөрийн эзэнт гүрэнд ирнэ. За түүний аав нь болохоор түүнд нэг өрөөний шүл болгоно. За энэ бүтлэхөө хэрэг тариад яваад аа гэх. За тэгж яхаар нь түүний дүү Фабиус дайнаас нэг ялалт байгуулсан ирнэ. За тэгээд нэг сүйт бүсгүйгээ дагуулж ирч танилцуулдаг байгаа. За тэгээд тэр хурмын үйл ажиллагаа болох гээд өөрийн ахыг өөрийнхөө хурмын гэрч бол гэд дүүн тэгдэг ахын ч яах вэ? Тэгээд за хурмын гэрчээр оролцохоор болдог. За тэгээ ах нь баярлал хурмын гэрч болох гээд явж хахад за тэр дүү Фабиусын нэг хүлэг баатрууд байдаг цуг дайнд явдаг. Тэд нар нь намайг хурмынхаа гэрч болгосонгүй энэ бүтлгүй ахыг сонголоо гэж уурлаад байх хооронд Тадиус маань уурлаад тэр шилтгэнээс гараад явдаг. За тэгээд хурмын үйл ажиллагаа болдог. За хурмын үйл ажиллагаан дээр яг тэр нөгөө сүйт бүсгүйг нэг цамхагт хорж байсан хар шидтэн Лизар гэдэг. За тэр гурван шулам ээжийнхаа хамт ирж эд шидийн хүчээр хурмын ёслолыг бүснүүлэн сүйт бүсгүйг нь хулгайлаад авчихдаг. За Тадиус дүү Фабиусын хүлэг баатрууд нь өөрийг нэг муулж явахыг сонсчоод нөгөө хоринд оролцохгүй байсан шүү дээ. Тэгээ гадуур нэг хонь мантай хөвгөлж жагаад ирэхтэн оронгороо ирэхсэн байдаг. За тэгээд Фабиус одоо нөгөө дүү Фабиус нь Лизарыг дарж сүйт бүсгүйгээ аврахаар аян данд гарах болоход хаан аав нь Тадиусыг дүүтэйгээ явж сүйт бүсгүйгээр нь авар Лизарыг дарга гэсэн даалгавар. За хэрвээ явахгүй бол хаан тулсаас хөөн гэсэн учраас за арга буюу дургуйч байсан ч гэсэн за нөгөө бүтлэхгүй ханху маань явахаар болно. За энэ хооронд сүйт бүсгүй болохоор нөгөө буцаад нөгөө нэг цамхагтаа хоригдсон байна. За ах トゥ ханху ихний аялал нь нэг цэцэн бэлэгт зүнчинд очиж Баатар эрийн замналаа заалгахаар орох болно. За зөгнөлт нь болохоор нэг хар санаад шидтэн 2 сар сүлдэх үед үзэгсэлд бүсгүй бид уусан орноо гэдэг зөвнөл гарч ирнэ. Энэ нь болохоор ертөнцид нэгэн хүү төрж луу агуу хүчрэхэг луу болон өснөө. Агуу зөвч нь болохоор хэлж байгаа тэр шидтэнг ялахын тулд нэг ганц эртээр хийсэн шидэд илдээр тэр Лизардыг устгаж болно гэх мэдээллийг өгөөд элдний байршлыг заадаг нэг тийм луужин өгдөг. За тэгээд тэр хэд луужингаа аваад зүнчийнхаа хөдлөх болно. Тэр хэд цаашаага аяллаа өргөжлүүлж явах хооронд хааны туслах дагуулна Лизарын тагнуул байсан бөгөөд тэрийг нь одоо нэг Лизартай ээжи дээр ярилцж байгааг нь туслах коортны хараад хоёр ханхудаа очиад хэлцдэг. За тэгээд нөгөө нэг туслахаа нэг цагаан толгойтой туслахыг хөөж барьж аваад нөгөө нэг хүлэг баатруудаа очиод за энэ Лизардын тал байна энийг бүгдөө шийтгэцгээе гэсэн чинь нөгөө хүлэг баатрууд нь бүгдөө Лизардын тал болж таардаг. За тэгээд нөгөө нэг Тадиус, Фабиус, туслах коортны тэр гурав нөгөө нэг урвсан хүлэг баатруудаас ам өрсөн арай гэж цогтаадаг болно. За тэгээд нөгөө горовцсон цаашаага элбэг авахар замдаа явж байгаа шүү дээ. Замдаа явжсэн чинь нэг эмэгтэйчүүдийн омогт баригдаад нэгэн торон дотор
аймаг өрсөн тулаан, чирүүн тулаан хийх болно. За тэнд нэгэн дайчин бүсгэд авруулах бөгөөд тэр нь Изабелла гэх одоо тэр нөгөө эмэгтэйчүүдийн ахлах нь аавыг нь алдсан юм байна. Тэгээд аавынхаа өшөөг авахаар ирсэн тэрэж нөгөө нэг манай гуравтай хамтраад цаашаа нөгөө адлын явдал хаяхаар гардаг бөгөөд за ах Тадиус нь Лизарыг ганцхан тэр ганц эвэртийн ил дээр алнаа. Тэрнийх нь байршлыг заасан Луужинг энэ байна гэж гайх болдгийг. За тэгсэн чинь унтаас ирсэн чинь нөгөө Изабелла чинь нөгөө нэг Луужинг нь хулгайлж аваад нөгөө гуравыг нь үлдээгээд яваад гисэн байна. Дүү Фабиус нь ахтаа уурлаад та зам зургийн хүнд баахан хамаг юм атаачлаа гэдэг маргалт цагж эхэлдэг. Тэр гурав цааш явсаар гаад нэг тосгонд ирээд нэг уушийн газар нөгөө бүтлгүй ханхууд чинь туслахтайгаа нэг уушийн газар юм уугаа сууж идэг. Харин нөгөө дүү нь болохоор цаашаага нэг юм хайхаар явдгийг. За тэгээ уушийн газар сууж явах хооронд нөгөө нэг Изабелла чинь тэрд байж идэг. За Луужинг буцааж авахаар л тэрд бас нэлээ нэг зодон болдог. За тэгээд зодоондоо мэдээж ялгдсан шүү дээ манай бүтлгүй ханхууд чинь. Тэр хоогоор нөгөө нэг дүү Фабиус нь болохоор нөгөө нэг өөрийнхөө урагч хүлэг баатруудтай тааралдаад тэд нартайгаа бас нэлээд тулаан болж байгаа. Тэгээ баригдчихдээ. За тэгээ баригдаад явж байхын нөгөө нэг корт нөгөө бүтлгүй ханхуу кортны хоёр хараад яаж чадлаггүй цаашаагаад хоёулахна яваад хари мэри гэдэг нэг тиймэрхүү ярьсан явчихдаг. За Луужин яасан бэ гэхээр тэр хоёр уушин газар Изабеллатай зодтолж явах хооронд Кортнет чинь Изабеллагаас Луужинг нь хулгайлцсан байдаг. За Изабелла тэр хооронд нь нөгөө хоёртой уулзаад Луужинг аав юм аа энтергээд за тэгжсэн чинь Лизардыг ингээ алхахаа явж байгаамаа гэдгээр тэр гурав нийлж цуг Лизардыг дарж авахаар явах болно. Бас нөгөө Изабелла чинь болохоор тэр нөгөө нэг Лизарын гурван шулман бас Изабеллагийн ээжийг нь хөнөөсөн юм байна л да. За тэгээд тэрнийхээ өшөөг авахаар л болж таарж байгаа юм шиг байна. За тэгээд Табиус, Элизабет, Кортнитэй хамтран Луужинг ашиглан ганц эвэртийн элдийг авахаар зам нийлээд цааш явна. За ганц эвэртийн элд байгаа агууд ирэхэд тэднийг Минотавр гэх нэг тийм хүн толгой эвэрт толгойтой мангас утаж аваад тэр гурав биенээсээ салаад зогтгоно. За Тадиус болохоор ганц эвэртийн элдийг олж аваад Минотаврыг хөнөө. За Тадиус тэр гурав замаараа ганц нэг хүн за нэг л хүн элсүүлж авч юм дөө. За тэгээд нөгөө нэг Лизарын байгаа самхаг дээр ирдэг. За тэр элсүүлж авсан хүн маань зайлвал ихний өрх нь нам яваад. За тэгээд 2 сар нийлэхээс өмнөх нь тэр гурав цамг руу орж дүү Фабиусыг судлаад за тэр дөрөв нийлж замдаа таасан дайснаа хөнөөсөр дээд давхартайх Лизарын өрөөнд ирнэ. За тэгээд тэрд болохоор яг нөгөө нэг үйл явдал болохын даваан дээр тэр дөрөв амжиж ирж байгаа. За гурван шулмын ээжтэй нөгөө нэг Элизабет тололтно. За Лизартай нь болохоор нөгөө туслахтай нь болохоор манай хоёр тололдож эхэлнэ. Сүүлийн мөчид Табиус дүүгийнхээ сүд бүсгийг авран харин Фабиус Лизарыг ганц эврийнхаа сэлмээр хөнөөнө. За тэгээд Элизабет салан хойд зүгийг зорих ба манай гурав үүргээ биелүүлэн сүд бүсгүйгээ дагуулan хамт улстай иргэн. За тэгээ хурим найр нь сайхан эхлэх болно. Кино маань ер нь ад жаргалтайгаар ингээд төгсөх болно. За бас яг ингээд төгсөх гэж нүг гэтэл Элизабет буцаж ирэнгүүтээ за би чамтай
сумаар байна. Гэхдээ энийг хар гэд энийг хийсэн хүн маань бас нэг хар санаа шигтэн байгаа. Тэрийг устгах уу гэд ер нь нэг иймэрхүү үжилтэн маркер кино үзэж байгаа маа. За ингээд манай киног үзсэн баярлалаа.